За Батшиг миний бие сэтгэлийн хатаар сэлсэн ориглууд номынхоо нээлтийг 2026 оны 5 сарын 18-нд хийсэн байгаа. Яагаад 18 гэвэл би 18-нд 2-8-тай оргилд оргилцсан байдیں۔ Тэгээд энэ номныхоо 140 дугаар хуудсанд би бас өөртөө өгөх эрх чөлөө ба эдгэрэл гэдэг бас хүнд тустай санаа авах тийм хуудсыг бас хүмүүст хүргэе гэж би шийдлээ. Өөртөө өгөх эрх чөлөө ба эдгэрэл. Алдар нэртэй олонний танил ажилласаг хичээнгүй хариуцлагатай мундаг тамирчин хинч бай өвчин тусган жам ёсны нэгэн амьдралын сорилт ажээ. Ялангуяа амьдралын 45 дахь намар ирэхэд бие махбод маань биднээс анхаарал хайр халамж нэхэж мяарч эхэлдэг. Миний амьдрал дэлхийн дээвэр болох ориглоод тэмүүлж байхдаа ч эгэлж ирийн өдрүүдэд утга учиртай байсаар ирсэн. Гэвч 23 оны 10 дугаар сард сонссон хорт хавдар гэх мэдээ миний ертөнцийг оронгоор нь эргүүлсэн юм. Сорилтыг сөрөх хүч волейболын спортын буйнаар танил олонтой байсан тул даал хавдар судлалын үндэсний төвд цаг алдалгүй хандаж 12 дугаар сарын 21 буюу 2 сарын дараа хагалгаанд орлоо. Хавдрыг биеэсээ ахуулсан тэр мөчөөс л миний зүрхэнд итгэлийн гал ассан. Би л өөрөө тэмцэх ёстой гэдгийг ухаарсан тэр өдрөөс нүүрний өнгөмөр нь цайрч маргааш нь инээмсэглэлтэйгээ золгосон. Гэхдээ л шинэ оны анхны нарыг харах гэж найзуудтайгаа ах トゥ у нартайгаа гэр бүлтэй үргэлж талархаж явдаг. Би яг нар харах байсан юм байна гэдгийг өөрөө тэр л мөчд ухаарсан мэт. Тэд нар маань намайг өвчтөн гэж харалгүй. Амьдралын амтыг дахин мэдрүүлсэн юм шүү. Химийн эмчилгээ ба дотоод ялалт. Химийн эмчилгээ хүн бүрд өөр байдаг. Миний хувьд болохоор үс унаж, бие маань өвдөж, хүүхд төрүүлэх гэж би мэт өвдөн толгоогоо даахгүй байсан үе олон. Хордлогоо тайлахын тулд өдөрт 3 удаа шүршүүрч орж толгоогоо байцаагаар орон сотов сууж цэвэр агаарт алхаж бие тэнхрүүлсэн. Энэ үедээ найзынхаа ятгалгаар зөвлөх инженерийнхаа ялбаратыг бичиж Монгол улсын зөвлөх инженер гэдэг сертификат тэмдэглээ авсан байдаг. Эдгэрэл гэдэг маань зөвхөн эм тариа биш, сэтгэлийн, хувьслын оргил нь юм байна гэдгийг би энэ л үед ойлгосон. Тэгээд сэтгэлийн хүчийг эдгэхийн тулд бие махбодын хүч, хувийн хариуцлага, сэтгэлийн хүч, хайр, уучлал, өөрчлөлт, анхаарал хамгийн сүүлд нь өөрөө энэхүү эрх чөлөөг өөртөө л өгсөн байдаг. Эрх чөлөөний хүчээр би бас эдгэрдэм байна гэдгийг үздэг. Амьдрал дэндүү богинохон, дэндүү өвөрмөц. Тиймээс энергийн цусрагч, зүрхний цусаа бүү өг. Бусдын санаа бодолд хүлэгдэж өөрийгөө бүү үгүй хий. Хүүхдүүдийнхээ нүд рүү харж хайртай хүнийхээ гараа сатхан дуртай хөгжмөө сонсож энгийн зүйлээс баяр баясгалыг олж сураарай гэд хамгийн сүүлд нь хэлье. Баярлалаа.